Одоо авахаар яадгийг. Мэдээштэй baby. Одоо авахаар яадээ. Одоо авахаар гоё шүү дээ. Юу нь гоё. Чи өөрөө зүгээр том болоод 4 хүүхэд гаргаад одоо авал яадээ. Hi guys, өнөөдөр хөрхөн нэнда би байна. Өнөөдөр би дүүгийнхаа талаар ярих гэж байгаа. Утгагүй би дүүтэй болгож байгаа. 7 сартаа. Одоо 9 сард шүү. 9 алт юм байна. За, чи дүүтэй хийгээс нэр өгсөн билээ хоёлаа. Помпого одоогоор бол помпого. Утгагүй жимс өөрсөглөөд нь ингээ нэг өөрчлөгдөг нэг татаад нэг хардаг та 7 сар интервьюмтай тим юмнаас нь хардаг бит хоёр тэгээ дүүгээ яри. За та надаас асуугаарай. За, чи ер нь дүүгээ ямар агаасаа гэж бодож байна? Хөөхөн. Яг над шиг. Чам шиг үү? За, тэгээд чи ихтэй дүүдээ ягаад помпохо гэд нэр өгсөн? Жохон сонин нэр юм шүү. Угаасаа гитсэн том юм чинь дээ. Том болохоор помпохо гэсэн юм уу? Тийм. Чи тэ ер нь хитэн дүүтэй болъё гэж бодож байна. Мэдээж дөрөв болгоод ээжийг би байл гэж байгаа. 4 дүү гаргуулаа тэгээд болох юм уу? Тийм. 4 дүүтэй болохоор яах вэ? Гоё шүү дээ. Одонгаа аваад та надад гоё юм аа. Чи одонгийн тухай яаж үзтээ? Мэдээж. Тэр яах вэ? Дүүгийнхаа талаар ярий. За яар. Дүү маань одоо зурраас нь бараг талдаа орж байгаа. Удахгүй төрн манай хөдөө яасан. Дүү маань өстө хөөрхөн гарч ирээч гэж найдаж юм. Тэгээ үс хэрэг гарч ирэх болоо гэж би ерөө атахад. Юунд натархад байна? Үсэн хит ямар гарч ирэх болоо гэдэг. Хөөе, би бас нэг юмд их яагаад гайхаад байна. Дүү чинь яг чам шиг юм сонин шүдгүү гараад ирэх вэ гэхээсээс яагаад вэ? Угаасаа шүдгүү л гарч ирнэ шүү. Тийм биз дээ. Гэтэ шууд урганаа энийг хараа. За болцсон уу? Үгүй. Дүүгээ яриач та тгий. Чи өөрөө тэг дүүгээ яриач. Дүү маань одоо гитсэн дотроо байгаа. Тэгээд аав маань одоо ингээ хотод ажиллаж байгаа хөдөө байсан. Тэгэхээр ээж ус энтрэн гарах гад өгч байгаа. Тэгээд тань дэмжиж өгөөрэй гэж хүсье. Тэгээ аав маань энд нэг ажил хийж байгаа. Удахгүй цалин нь буухаар дүүдээ юм авъя гэж бодож байгаа би л. За. Тэгээд дүүдээ би маш их хайртай. Бодохгүй л зээгт. Бодохгүй бол зээ баяртай. Хөрхөн нэндэгаасаа дэмжиж өгөөрэй баяртай.